За энэ дэтгэврийн мөнгө хуримтлал үнэхээр одоо сайн дурын хуримтлал эсвэл нийгмийн даатгалын шимтгэлээс хөрөнгө татан гаргах хэлбэр үү гэж асуумаар байна. Ер нь бол энэ дэтгэврийн сан чинь маш их хэмжээний өртөө байдаг тийм ээ. Гэтэл энэ улсын төсвөөс өгөх 50% урамшуулыг 10 жилийн одоо санхүүгийн тооцоолыг хийсэн юм уу? Энийг бас их сонирхож байна. За тэр хоёрдугаарт оюутнуудыг нийгмийн даатгалын зарим төрөл даатгуулахгүй байх боломж олгох нь одоо ирээдүйд эрхийг нь хохирохгүй юу? 15-аас 22 насны оюутан сурагчид өвдөх, жирэмслэх, тийм ээ, үйлдвэрлэлийн осолд өртөх эрсдэлт наснаас үл хамаардаг байхад залуу хүмүүсийг богино хугацааны орлогоо бодож даатгалаас татгалзах боломж олгож байгаа нь нийгмийн хамгааллын тогтолцооны хамрах хүрээг багасгах эрсдэл тохиолдсон үед дахин дарамт үүсэх бодлого биш юм уу? Би бол тэгж харж байна. За 3 дугаарт нь энэ алдагдaltaй байгаа дэтгэврийн сангаас мөнгө салгаж дээрэс нь улсын төсвөөс 50% урамшуул олгох нь дэтгэврийн шинжилгээ эсвэл улсын төсөв дээр дахин нэг урт хугацааны үр үүсгэж байгаа хэлбэрөө гэсэн нэг асуулт байна. За тэгээд хамгийн сүүлд нь энэ 2017 оноос хойш Монголын багш нарын 7-8 дугаар их хурал гэж хийсэ. За энэ 7-8 дугаар их хурлын хамгийн их одоо анхаарал татсан тэр асуудал бол энэ багш нарын дэтгэврийн нас байсан. Тэгээ өнөөдөр энэ багшийн дэтгэврийн нас би бол одоо яг энэ багш нарынхаа хүсэл сонирхлыг мэдж байгаа хүний хувьд боловсролын ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа багшийн насыг 50-55 болгож найшлуулсан байгаа. 55-60-ыг. Гэтэл энэ дээр дахиад л бүр хойшоо явхаар ийм нөхцөл үүсэж байна л да. Тэгэхээр энэ Монголын багш нар чинь энийг ингээд хүсээд хэлээд байхад яагаад энэ хүсэл сонирхлын эсрэг үйлдэл хийгээд байгаа нь над их сонир санагдаад байна. Тэгээ энийг ер нь судалж үзсэн юм уу? Авбекер сайдаа 7-8 дугаар их хурлын шийдвэр дээр чинь яг энэ Монголын багш нар дэтгэврийн насыг найшлуулъя гэдэг байгаа ш. Цаашлуулъя гээгүй. Тэгэхээр энэ дээр та нар ямар арга хэмжээ авах вэ? Миний хувьд бол энэ өөрийн өргөн барьсан нэмэлт өөрчлөлтөөр бол 50-55 гэдээ бүр доошоо багасгасан байгаа шүү. Тэгэхээр энийг анхаарч үзэхгүй бол би энэ дээр бол зарчмын зөрүүтэй санал оруулъя гэж бодож байна. За тэгээд ер нь бол засгийн газар энэ олон мянган хүний дэтгэврийн хэмжээг бууруулах эрсдэлтэй. Засгийн газар одоо энэ дэтгэврийн үг өөрчлөлнө гэдэг нь хэр зөв алхам юм бэ гэж бодож байна. Засгийн газар л энийг одоо өөрчлөхийг хүүснэ гэдэг энэ хуулийн дээр ороод ирсэн байна л да. Тэгээд дэтгэвэр буурах дунджаар хэдэн төгрөгөөр буурах тооцоолыг За мөхтэй гишүүн 6 асуулт асуулаа. Тэгээд Авбекер сая тодорхой хариулахыг хүсье. За энэхүү нэмэлт өөрчлөлтийг хийснээр тэтгэвэр буурахгүй мөхтэй гишүүнэ. Бодтойгоор нэмэгдэнтэй. Энэ насны асуудал шүү дээ тийм ээ. Одоо энэ дэлхийд даяар ерөөсөө нийгэм даатгалынхаа тогтолцоонд улсууд өөрчлөлт хийгээд ирчихлээ. Ахмад хүнч байсан тийм ээ хөдөлмөр эрхлэлтийг дэмждэг болчлоо. Саяхан одоо 2 сарын өмнө жишээлбэл Хятад улсад дэлхийн silver market буюу буурал өстэй хүмүүсийн хөдөлмөрийн зах зээл гэдэг бүр том одоо уулзалтууд хийгээд ахмадуудаа хөдөлмөр эрхлэлийг уриалж шít. Энэчээс манай одоо яамнаас хөдөө орон нутгуудаас ахмадуудын төлөөлөл очоод бид нар ингээд та нар намайг тэтгэврт гарцсан гэ гаргаа хийчихэ. Би өшөө хөдөлмөр эрхлээд нийгэмд идэвхтэй баймаар байна, илүү орлоготой баймаар байна. Тийм ээ, эн чинь зөвхөн одоо бүх хүмүүс одоо мэдээж хэрэг зарим заалтууд нь бүх хүмүүст одоо айхтар таалагдахгүй байх. Таны асуусан багшийн насыг бол найшлуулсан зүйл бол байхгүй шүү дээ. 55 эмэгтэй, эрэгтэй 60-та одоо хэвээрээ байгаа. Тийм учраас бид нар энэ насны асуудал дээр бол бид нар ерөөсө огцсон биш. Аажмаар, маш аажмаар бид нар нэмж явж байгаа. Тийм ээ, одоо өнөөдөр 537 мянган хүн тэтгэвэр авч байгаа бол бид нар одоо 10 жилийн дараа, 15 жилийн дараа сая хүн тэтгэвэр авдаг болно. Тийм учраас бид нар энэ тэтгэврийн сан дээр ирж байгаа ачааллыг хуваалцах иргэдээ бид нар тэтгэврт гарцсан шүү та одоо болно гэхээсээ илүү тийм ээ илүү хөдөлмөр эрхлүүл танд ийм нэмэлтүүд өгье. Одоо ишээ илүү хөдөлмөрлөөд өгөөч гэсэн саналуудаа тавиад явж байгаа шүү дээ. За мөнхтэй гişүү айгүй олон асуулт асуу. Манай ажлын хэсгээс бас нэмээд хариулаар би яг тэмдэглэж авсныхаа хүрээнд асуулаа. Хариуллаа. За 4 номер дээр ер нь тодорхой хариулна шүү. Нэг сантай холбоотой асуулт асуулаа. Оюутнуудын 50%-ийг одоо
төлсөн тохиолдолд яах вэ? Засгийн газраас одоо энэ хуулийг оруулж ирж байгаа нь зөв үү гэд. Яг энэ асуултуудын тодорхой ажлын хэсэг засгийн газрын бас төлөөлөл манай сайд бичиж байгаад яг асуултанд нь хариулт явуул хэрэгтэй шүү. Чухал асуудлууд байна. За 4 номерын микрофон. За мөнгөтэй гишүүний асуултанд хариулъя. Нийгмийн даатгалын ерөнхий газар Бачаргал. За оюутны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн асуудал бол сонголтоор байгаа. Түрүүн бас сайд хэлсэн жишээлбэл одоо өөрөө бид хэрвээ төлөвлөнө гэх юм бол одоо төлөвлөнө. Төлөвлөхгүй гэх юм бол ажил олгогчийн зүгээс зөвхөн үйлдвэрлэлийн ослын даатгалыг нь төлнө. Тэгээд 25 наснаас ажлын байр гараан дээр гараад 25 насны дотроо багтаагаад тэр үйлдвэрлэлийн ослын даатгалын шимтгэл төлөвлөсөн хугацааныхаа тэтгэврийн даатгалын шимтгэх хуваар буюу өөрийн тэтгэврийн даатгал төлөх 8.5%-аас 1%-ийг одоо хуримтлал руугаа оруулаад 7.5%-ийг одоо үндсэн төлөлдрөг оруулна гэсэн загвараар явна. 1%-тэй хувийг төлбөл 0.5%-ийг улсын төсвөөс төлөхөөр оруулсан байж байгаа. Тэгэхээр энэ бол нөгөө 2%-ийг ботход бол бас 0.5%-ийн бага хэмжээгээр орж байгаа учраас энэ бас ачааллын хувьд бол хамаагүй бас бага байгаа. Насны хувьд бол багш нарын гэлтгүй энэ эмэгтэй 55, эрэгтэй 60 нас бол хэврээ байгаа. Энийг бол огт хөндөгдөөгүй. Ийм бол хэврээ мөрдөгдөн. Энэ нас бол 1958 онд бүгд найрамдах Монгол Ард улсын тэтгэврийн тухай хуулиар тогтоосон нас даруй одоо ингээд 69 дахь жилдээ мөрдөгч байгаа нас байгаа. Тэгэхээр хүсвэл 55 насандаа гарна гэсэн энэ заалт бол эмэгтэй хүний хувьд бол хэврээ мөрдөгч байгаа гэдэг юм бас хэлье. За ингээд болж байна.